тархины саагийн чинь бас манайхан тэгдэг штэ. Ер нь бол орчих байх гэж бодоол яваад исэн гэд бүр жоохон 2 сартаа тий 2 сартаа одоо хөлд орох хэвээр байсан бол тэр чинь ингээ 3 4 нас хүртэл ингээд орчих байх гэж одоо яасан гэд ингээд байж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө мэдээлэл нь бас их дутмаг. Ялангуяа манай орон нутагт байгаа хүмүүс бас яг тэгж алдаад айгүй хугацаа алдаж ирдэг байхгүй. Сайн байцгаана үзэгчдээ, сайн байцгаана сонсогчдоо, Занганцог хөтөлбөрийн өргөдөг өөрчлөлт подкастын өнөөдрийн зочноор хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн дасгал хэрэглэгч Болор Чимэг өргөдөн ирсэн байгаа. Ингээд өрлөг хүлээж авч хүрэлцээрсэн танд баярлалаа. Баярлалаа. За 2026 он эхлээд миний нэвтрүүлэг бол ер нь жоохон хүүхд рүү чиглэсэн мэгээр эхэлж байгаа. За миний өмнөх зочин бол нийгмийн ажилтан Батүлигээ залуу оролцсон. За хоёр дахь зочнороо би таныг бас хүүхдтэй холбоотой ийм нэмлэгт энэ зүүн дата дасгал хэрэглэгч гэдэг учраас бас мэрэгжлийн дүүднээс тодруулъя. За үзэх сонсогчдоо бас мэдээлэл өгөх үүднээс урьсан байгаа. За бас монгол хүмүүс ингээд бас нутаг ус те хаан төрж өссөн мэрэгжил боловсролын талаар танилцуулдаг л да. Хаан төрж өссөн айлын хэд охин ягаад эрүүл мэндийн салбарын мэрэгжлийг сонгосон бэ гэдээ өөрийгөө тавч танилцуулах одоо. За намайг Болор Чимэг гэдэг. За би Баянгор аймгийн Заг сумд төрсөн. За айлын ганц охин. Тэр ерөөхдөө 3 эрэгтэй дүүтэй нэг ахтай тавлаа. За 2008 онд анагаахын шинжилгээ ухааны үндэсний сургуулийг төгссөн. За түүнээс хойш нэг 17-8 жил эрүүл мэндийн салбарт ажиллаж байна. За яг хүүхдийн сэргээн засахын эмч мэрэгжилтэй. За одоогоор бол хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төвийн хэвтийн эмчлүүлэг дасгал хэрэглэгчээр ажиллаж байгаа. За энэ мэрэгжил сонгоход ер нь одоо гэр бүл ч юм уу те найз охтой ингээл нөлөөлөл байдаг штэ. Бид нар ч одоо эрэгтэйчүүд ингээл цагдаа болно, цэргийн хүн болно, багш болно гэдэг шиг мэрэгжил сонгоход нөлөөлсөн хүн байна уу? Үед нь анханасаа бас энэ мэрэгжлийг эзэмших юмсан гэж хүсдэг байсан сургуульд байхдаа. За ер нь бол эмч болно л гэж боддог байсан. Тэгээд тэрэнд манай бас дуртай. Бас дэмждэг байсан. Тэгээл конкурс өгөөл анагаахын сургуульд орсон да. Тэгээ манай нөхөр бас эмч хүүхдийн эмчний яраа эмч аахгүй юу? Тэгээд тийм болохоор бас нэг арай өөр чиглэлийнх нь одоо нөгөө нарийн мэрэгжлийг эзэмшдэг. Тэрүүгээр бол сэргээн засахын эмч болъё гэж сонгоод тэгээ сэргээн засахын эмч болоод за дахиад нарийсдаг. Тэгээд одоо хүүхдийн нөхөртөөгөө бас нөгөө ойролцоо хүүхдийн сэргээн засахаар бас нарийсаад ингээ ажиллаж байна. Бас анагаах талдаа бас энэ бас нэлээ мэдрэмж хүний сэтгэл зүй шаардсан ийм төрөл болов гэж би зүгээр анзаардаг. За яг би аав хүний хувьд бас үйлчлэг аваад нэмэлгээр өдөр хэвтэн хэмжлүүлж ийсэн хүний хувьд танай амьлгийг арай л өвөрмөц онцлог босод имлгээс орог дахин хэд маневрлдаг нэлээ юм хүний мэдрэмж сэтгэл зүрх шаардсан юм уу гэж анзаардаг л та. Босод имлгүүдийгээ бодвол гэж мэрэгжлийн хувьд би анзаарсан аав хүний хувьд. Энэ тал дээр та имлгээ жоон тодруулан хэлвэл бас. За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв гэж манайх бол яг имлэг бол биш. Тэгэхээр сэргээн засах тусламж үйлчилгээ гэдэг бид нар аюул сайн ойлгох хэрэгтэй. Сэргээн засах тусламж үйлчилгээ гэдэг бол одоо манад бол одоо анх бол энэ сэргээн засах тусламж үйлчилгээг чинь хүн сэргийн хэмжлэгээ гэж ярьдаг байсан шүү дээ. Тэ физик хэмжлэгийн дээр суурилсан. Ерөнхийдөө нөгөө хувьчийн аппаратаар голдуу төсөөлдөг юм байсан. За сүүлийн үед бол 2000 оноос хойш бол ерөнхийдөө нотлохоон суурилсан сэргээн засах тусламж үйлчилгээ бол илүүтэй хөгжиж эхэлсэн. За тэгэхээр сэргээн засах тусламж үйлчилгээ гэдэг бол зөвхөн нэг эмчийн хийдэг ажил биш байдаг байхгүй юу? Нөгөө цогцоор нь маш олон хүн багаараа ажиллаж хийдэг эмчилгээ гэдэг сэргээн засах тусламж үйлчилгээ гэхээр тэгэхээр манай төвийн бол яг тэр онцлог нь бол байдаг. Сэргээн засах тусламж гэхээр эрүүл мэндийн талаас нь, боловсрол талаас нь, за нэг нийгмийн сэргээн засах талаас нь бол бүгдийг ингээ цогцоор нь авч үздэг учраас хүүхдүүдэд илүү үр дүнтэй. За дээрэс нь бас сэргээн засах тусламж үйлчилгээний нэг чухал юу бол одоо хэсэг бол нөгөө туслах хэрэгсэл байдаг. Тэгэхээр манайх ингээд энэ бүгдээрнгийн нэг дор цогцоор нь үйлчилгээ үзүүлдэг учраас манай төв бол улсын хэмжээнд онцлогтой одоо лавлгаа шатлалын ийм төв багт. Одоогор улсын хэмжээнд нэг. Тий одоогор улсын хэмжээнд нэг. Гэхдээ бол сэргээн засах одоо хөгжүүлэх төвүүд бол бас зөндөө нэгдсэн дүүрэг болгонууд дээр нэгдсэн тий. За дээрэс нь бас ийм хөгжлийн бэрхшээлтэй хүний хүүхдүүдийг авдаг аймаг хөгжлийн одоо төвүүд бол бас одоогор 6 аймагт байна. Тэгэхээр манай төвийн онцлог бол илүү нөгөө лавлгаа шатлалын гэдэг утгаараа эдгээр төвүүдэд бол зөвлөлт туслах үйлчилгээ үзүүлэх тийм ээ. Мэргэжил арга зүгээр хангах гэдэг юм уу. За тэгээд эдгээр төвүүдэд бол мэдээж нөгөө орон нутагт байгаа эсвэл дүүрэгт байгаа учраас туслах хэрэгслэнч гэдэг юм уу байхгүй байгаад байна шүү дээ тий. Тэгэхээр манайх бол бүгдийн цогцоор нэг дор шийдэж байгаа учраас маш онцлогтой. Тийм байна. Тий.
хөгжлийн бэрхшээлтэй хүүхэд гэж яригддаг байсан харин ч нэг үе одоо тусгай хэрэгцээг төгтөргээд нийгэмшүүлэх гээд бид нөгөө ижлэгш тийм бас хэрэгтэй байх гээд нэр хэллэгээ өвчсөн нэг үе одоо аштайхан болж байна л та. Одоо тэгтээ бас бид ингээд энгийн ээж аав нар нийгэмч гэсэн хөгжлийн бэрхшээлийг өвчнөө эмгэгүү гэдгээ бас мэдэхгүй л байна. Энэ тал дээр ямар бодолтой байдаг вэ та? Тэгээ хөгжлийн бэрхшээлтэй гэд хүүхдийг ерөөсөө нөгөө ангилж ялгаж болохгүй байгаа байхгүй тий. Тэгэхээр одоо маш хэмзгээр тусаж авдаг штэ манай ялангуяа ээж аавууд ар гэр нь бол асран хамгаалагч нар. Тэгэхээр бид нар бол энийг тусгай хэрэгцээт гэдэг тий. Тэгээд нэрлээд илүүтэй нөгөө өвчин биш. Энэ бол эмгэг тий гэдэг талаас нь илүүтэй ойлголоо тий. Тэр тал дээр бид нар ер нь төлөвлөгөө эмчилгээний тактик төлөвлөгөө гаргаж тэгээд олон мэргэжлийн багийн үйл ажиллагаа гэдэг юмыг үзүүлж ажиллах нь бол эдгээр хүмүүст сэтгэл зүйн хувьд ч тэр за тэгээд нийгмийн оролцооны хувьд ч тэр илүү ингээд нөгөө сэтгэл ханамжтай хангалуун байдаг гэж харддаг ш. Тийм. Яг зөвхөн энэ нэмэлгээр ингээд нэлээд тусгаарлагдсан бол хүүхдүүд яваад байна уу гэхээр үгүй л ялдаг л та. Орчин хангамж ус сайхантай би бол одоо анхаач шүүжлэг авч явахдаа гайхажсэн. Ямар гоё юм одоо бүтэц зохион байгуулалттай байрсан. Тэгээд эдийн хөрөнгө оруулалтаар тий 100%. Тэгээд надад бол одоо орчны байгаа байдал дээр үйлчилгээ догчлолт тий аюулгүй байдал дээр бол нэлээд таалагддаг шүү дээ. Энэ бол ер нь одоо эмч ажилтны хувьд бол ажиллахад энэ нөхцөл бол бас бүрдүүлж өгсөн гэж боддгоо таад. Тий. За манай төв бол 2019 онд өсгөн байгуулагдсан шүү дээ. Тэгээ яг хятадын 100% буцалгүй тусламжаар бол барилга маань баригдаад тэгээд яг энэ хөгжлийн бэрхшээлтэй тусгай хэрэгцээт хүүхдүүдэд зориулсан ийм төв одоо байгуулагдсан. За 2019 оны 4 сарын хөдөлмөр нийгэм хамгааллын яамны сайдын тушаалаар за байгуулагдаад яг 5 сарын 1-нд манайх нээлттэй хийсэн юм лээ. Тэгэхээр одоогоор яг 7 дахь жилдээ үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгээ үйл ажиллагааны яг үндсэн чиглэл бол амбулаторийн тусламж үйлчилгээ, хэвтийн эмчилүүлэх тусламж үйлчилгээ, за өдрийн эмчилгээгээд хуваачиж байгаа юм. За бас хэвтийн эмчилүүлэх тусламж үйлчилгээний дотроод бол урт хугацааны сэргээн засах тусламж үйлчилгээ үзүүлдэг. Одоо өөрөөр хэлбэл нөгөө ар гэргүй, асар хамгаалагчгүй хүүхдүүдийг урт хугацааны сэргээн засах тусламж үйлчилгээнд авдаг. Ийм онцлогтой байгууллага байгаа. Тэгээ ерөнхийдөө жилд бол бид нар нэг амбулатороор бол за энэ жилийн 25 оны өнгөрсөн оны статистикээр харахад бол 12,000 орчим хүүхдийг амбулатороор за хэвтийн эмчилүүлэх тасагт бол 1,500 орчим хүүхэд байна. Өдрийн эмчилгээнд бол 2,000 хүүхдийг авч одоо үйлчлэг үзүүлсэн байна. За тэгээд орчин нөхцөлийн хувьд бол манайх бол үнэхээр тэг таатай. Тийм учраас бол одоо хэдий хоолд одоо аслагдмал ч гэсэн тий ажилчдын бол бас нэг ажиллаа хийх сэтгэл ханамж таатай нөхцөл нь байгаа учраас бас тэнд ингээд ажиллаад манайх нэг 130 орчим одоогоор хүн бол 30 гаруй хүн ажиллаж байна. Тийм ер нь бол энэ нэмлэг байхаас өмнө бол эдгээр ээж аваад бол нэлээд хаалга мөрөд юм шиг ярьдгийн. Хэмтэмжлүүлж байгаа ээж аав нар зовлон доочод. Одоо яг тусгайлан олон хоногор хөвтөж чадахгүй. Тэгээд хүүхдээ зөв тодорхойлж уншилж чадахгүй. Чадамж нь одоо Улаанбаатар жишээлбэл нэлээд агцтай байж хаад буцаад орон нутагтаа гэртээ очиод буцаад нөө сурсан мэдсэн юм буурчих юм уу. Нэм маягаар байсан. Одоо бол ингээд цагаа аваад өдөр хоногоо аваад товлолт хугацаанд дээрээ хөвтөд тахад хүүхдээ айгүй сайжирч байна гэсэн юм сайхан сэтгэлүүд бол байдаг л та. За урт хугацааны хувьд байнгын ясаргаанд байдаг хүүхдүүд гэдэг маань бол одоо хэдий ээж аваагүй ч гэсэн би бол үндсэндээ төрийн хамгаалтанд за эмч ажилтны хайрыг бэлдэл багтаад ингээд байж яана гэж ойлгож байгаа шүү дээ. Тий. За манай урт хугацааны сэргээн засгийн тасаг бол 15 ортогоор одоо үйл ажиллагаа явуулж байгаа. Тэгэхээр энд маань ерөөсөө одоо асран хамгаалагчгүй ээж аавгүй эсвэл бол нөгөө ер нь бол энэ тусгай хэрэгцээ хүүхдүүд чинь ер нь нэлээд асуудалтай байдаг учраас нөгөө ээж аав зарим татгалцсан ч юм уу эсвэл олдохгүй байгаа тий орхигдсон ийм хүүхдүүд байдаг. За эдгээр хүүхдүүд маань бол голдуу нөгөө дүүргийн одоо хүүхд хамгааллын төв эсвэл бол 108 гэл тийм за эсвэл бол яг одоо магадлал итгэмжлэгдсэн хасрамжийн газруудад байдаг. Тэгээд тэндээсээ бол бид нэр лөө хүсэлтээ өгөөд ингээд авдаг. Тэгэхээр эдгээр хүүхдүүд маань урт хугацаанд сэргээн засах тусламж үйлчилгээнд хамрагдаж байгаа учраас манай төвийн бүр ингээд үйлчлүүлэгч те байнгын үйлчлүүлэгч за тэгээд нөгөө эмч сувлагч биднээсийн одоо хамгийн их хайр татсан те хөөхөн бүр нөгөө хэдийгээ явахаар нь бид хэд ч одоо бүр гаргаж өгөөд сандаг одоо тэр маань ирсэн үү энэ маань ирж гинүү гэд тэр чинь бас нэг дунд нь нэг тодорхой хугацаагаар одоо амрааж агаад эргээд бид нар бас аваад ингээд үйл ажиллагаанд та ер нь бол аваад явдаг байхгүй. Тэгэхээр
явуулаад эргээд сэргээн засах тусламж үйлчилгээнд хамруулад ингээд явхаар нөгөө хүүхдүүдийн минь сайжрал илүү урт хугацааны сэргээн засах тусламж үйлчилгээний тасаг дээр сайн гардаг илүү байдаг гэсэн. Тийм байна. Тий. Хөөрхөн том болцсон байх юм байл шүү дээ. Зарим нь уулзахад сая энэ шинэ жилээр очиж уулзсан чинь тий. Тий. Одоо хамгийн том нь 17-тай хүүхдүүд яваад байгаа. Тий хамгийн бага нь 9 сартай хүүхдүүд ирж байна. Хамгийн бага нь 9 сартай. Тэгэхээр маш бага нь тий. За яг хөө тэгэхээр одоо үнэхээр бас нэг талтай хүүхдийн бид нар хувь тавилан юм да гэж бодож авч уулзаас хүүхдээ хайдгүй орхитгүй гэдгийг энэ бол орхигдсон тусгаарласан хүүхдүүд биш гэдгийг улс хайр халамжинд авдаг. За хамгийн нэг номерын харилцаа үүсгэж хүмүүс та нар маань байдаг те. Тэгээд би ч гэсэн бас энэ хүүхдээ нэг жилдээ нэг боломжоор ганц нэг бас уулзаа те тус нэмэр болчих юмсан гэж эр хүний хувьд аав хүний хувьд хичээж явдаг. За босод аав ээж албан газар төрийн бус байгууллагууд бас таахынтай холбоодогчдод энэ тал дээр бас тусал дэмжээ хүүхдүүдийг баярлуулъя дэмжих гэсэн санаа оноо үйл ажиллагаанд явагддаг. Явагддаг байх уу? Тэгээ ер нь бол манай энэ урт хугацааны сэргээн засгийн тасаг дээр бол тусалж дэмждэг хувь хүн байгууллагууд бол нэлээ байдаг. Эдгээр хүүхдүүдийг одоо анхаардаг тий эднэрт бас за эднэрт маань одоо нөгөө хэрэглээ айгүй их штэ хүн хүүхдэл хүнэл юм чин тэтэл тэгээд нөгөө тэднэрийн маань бичиг цаас бид нар чинь бас тэндээ нөгөө боловсролын тусламж үйлчилгээнд цуг явж байгаа учраас хөгжүүлэх хөтөлбөрүүд за нөгөө хичээлээс нь завсардуулахгүй хоцрогдуулахгүй тул бас нөгөө хичээл номын заах гэл тэр болгон дээр хэрэглэгдэхүүнүүд байгаа. За ихэвчлэн эдгээр нөгөө сэтгэл зүйн асуудалтай байдаг учраас шээж баадаг мэдээгүй орондоо шийдэг тий тэгэхээр нөгөө памперс битгэний асуудлууд бас ингээл өдөр болгон гардаг тийм үү. За эдгээр хүүхдүүд маань хувцас нэрийн хувьд мэдээж дутагдaltaй байгаад байгаа. Тэгэхээр энэ болгон дээр бол тусал дэмждэг бас хувь хүн байгууллагууд маш их байдаг. Тэр эднэрт бол бид нар баярлалаа л гэж хэлээл тэгэл хэдэн хүүхдээ хараал тэгэл өлддөг дээ. Тийм шүү дээ. Та хэд маань сая очих гэсэн ингээд хөрхэн ширээгээ бэлдсэн, бэлгнүүдээ бэлдсэн, ингээд хүүхдүүдээ гангалцсан. За би ч бас жоохон бэлгнээсээ гангалах маягтай те ингээд зург хөргөө авахулаад хамгийн гол нь яг ээж аав хувь тавилан ингээд жоохон хэдий жоохон дотмогч гисэн хүн биеийг олд төрнө гэдэг чинь аав шүү дээ хорвоо дээр. Тэгэхээр энэ мэдрэмжийг л бид нар алдуулахын тулд одоо та бүхэн ялангуяа өдөр шөнөгүй хамт ингэж зориулж яах өөрсдөө бараг та нар чи ээж мэж гэл ингээд нэрлэлцэн те. Тэгээд ямар гоё юм oo ингээл одоо анхны тэдний хэлжсэн гоё тийм сэтгэлээс харахгүй харьцаанууд байдаг үстэй уртчаа. Ямар хөөрхий идэргээл те жишээ нь намайг хэсгэн ороод хахад ааваа маавал гэдэг шүү дээ. Хүзүүчээд явуулахгүйс сайн нэг нөхөр тий. Тэр хэд чинь бас л нөгөө хүүхдүүд ээж аавыгаа сандаг. Тэгээд бид нэрээс чи орохоор ээж ирлээ ээж гэдэг эсвэл бол одоо нэг хүүхдийг нь одоо авах гал нөгөө нийгмийн ажилд нь ирэхээр миний ээж ирж чинь миний ээж ирж чинь одоо миний ээж хизээ ирэхин дараа нь гэл ингээл ээж аавыг нэгтгэдэг байхгүй юу. Тэгээд аль болох тэр одоо хайр халамжийн ч гэсэн бид нар бас өдөр тутамдаа өгж явах зорилгоор ерөөсөө хүүхдүүдэд айгүй хэрхлүүлдэг тий. Тэгэл сэтгэл зүйн нэг ста засаж байгаа гэсэн. Тэгээд эрхлүүлэл хөөх яхаар ер нь тэгтээ тэр хүүхдүүдийн цаана бол дандаа нөгөө ээж аваагаа ер нь бол сансан, хүлээсэн тийм юу бол барагдчихдаг. Тэгдэг хөрх. Илэрхийлэх байдал дээр л хөрхий зарим одоо хэл ярианы хувьд ч юм уу дутмаг те. Яг ингээд баабайгүй ярьж чадахгүй л болохоос нүд гэдэг чинь агуу шүү дээ. Тэр нүдний харц байгаа хилэмжтэй. За тэр дуугаа дуулж өгч байгаа, шүлхээ уншиж өгч байгаа байдал одоо ганц эрхтэй хүн би ингээд зогсож байгаа. Тэг аавда сурсан мэдсэн зүйлээ тайлхиж байгаа юм шиг те. Амар урам зориг ихтгэлтэй нэг чинь гайхамшиг байхгүй юу. Ер нь бол хүн өөрөө хүн урмаар хайрал ингэж зодж идэх насны хувьд хүүхэд өгч хамаагүй. Тэгээ энэ тал дээр та бүхнийг бас ингээд бүхэл зүйлээ зориулж яадаг үзэх сонсдог юмнаас баярлалаа. За баярлалаа. Үнэхээр бас би бас ингээд анзаардаг байхад цалин мөнгө яасч багтай юм яасч зайтай юм одоо унаа унштай хоолунд төдийлөн ийм хангалтцайтай биш цалин мөнгө багтай энэ хүмүүс үнэхээр ар гэрээ омортон ингээд өргөсөн тангарахтаа унчиж үнэхээр зориулт юм байна да өөртөө гэж маш өрөвддөг байлаа та гэдэг юу нөхөө. Тэгээ наазуулж одоо нэгдүгээр сараас цалин мөнгө жоохон нэмэгдэж байгаа шиг байна. Энийгээ дагаад хүний бас нэг хөдөлмөрийн чадамж үнэлэмж бас нэлээ чанартай болдог те. Тэгээд ер нь та нарын маань ингээд удирдах одоо албан тушаалтнууд ч юм болон төр захиргаанаас хэр дэмждгийг хэр урамшуул гэтэр гэж байдаг юм уу? Тусгай хэрэгцээд одоо хүүхдүүд ажиллагч нь энгийн хүүхдтэй ажиллахаас хэд дахин илүү хүч маневр шаарддаг юм байлээ шүү дээ. Арай жоохон илүү юм нэмэлт дээр юм үнэлэх юм байдгийн систем байвд таавахынд. За манайх бол хөдөлмөр нийгэм хамгааллын яамны харьяа төв. За гэхдээ мэдээж үйл ажиллагаа нь бол эрүүл мэндийн үйл ажиллагаа явуулж байгаа учраас бол эрүүл мэндийн яамтай бол үйл ажиллагааны хувьд холбоотой. Тэгэхээр цалингийн хувьд бол ерөөсөө яг шатлалаараа бид нар чи эрүүл мэндийн одоо төв эмээрээ цалинжаа явдаг байхгүй. Тэгэхээр яг ерөнхийдөө бусад одоо эмнэлгүүдийн эмч сувлагч нартай адилхан авдаг гэсэн. Тэгэхээр одоо бол цалин бол нэг сараас бол 30% нэмэгдэж байгаа.
За хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй ажилдаг гэдэг утгаараа бол биднэрт бол бас хуулиараа 20% нэмэгдэл байдаг. Тэрийг бол бид нар авч явдаг. За өөр бусд бол одоо хоол унааны мөнгө тэгэл тэр нь л байгаа. Тэгэхээр хөгжлийн бэрхшээлтэй хүүхдтэй харьцна гэдэг чинь өөрөөсөө энгийн хүүхдтэй харьцаж байгаа шал өөр тий маш их бэрхшээлтэй. Зүгээр одоо нэг энгийн хүүхдийг үзэл гаргадаг бол тухайн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд бид нар үзлээ хийхээс гадна маш их ярьдаг хөхгүй тэр хүүхдтэй ойлголцох заар гертэн тайлбарлах тий дараа нь яах ийх асаргаа сувилгаанаас нь өсвөл бүх юм бүх талаас нь тайлбарладаг учраас нэг хүүхдэд зарцуулж байгаа цаг ч гэсэн маш их байдаг. Тийм болохоор тий улсаас бол нэг 20% нэмэгдэлтэй тэгэл тэрийг аваа явдаг та. Тийм байна. Бараг үзүүлээд гарах хооронд одоо саажилт таталт өгч байгаа хүүхдүүд чинь нөгөө юм хам асууд зутгах, татаж чангаах, хэвдэж чимхлэх гэл ингээл юм гарна л да. Тэгэхээр энэ дээр бол зайлшгүй нөгөө мэрэгжлийн тусгай харилцаж байгаа та бүхэн бол арай илүү анзаардаг байдгийг. За аав ээжний хувьд бас байрсан талархснаа илэрхийлэхтэй. За нэсрэг нөгөө талаас гомдох. За миний хүүхдийг сайжирсангүй ингэсэнгүү та нар одоо ингээд ажиллаа хийсэнгүү гэл ингээл юм хоёр талтай шүү дээ. Ийм зүйлүүд яригднаа. Тэгээд за яг муугаас эхэлж яригвал одоо гомдоод хил ам татлаа те. Танай аймгийн үйл ажиллагаа юм байна. Та нар ингэсэнгүү тэгсэнгүү гэх шүүмжлэл бас хэрэг ирдэг. За ер нь мэдээж юм хоёр талтай. Тэгэхээр гомдол санал бол ерэн за баяр талархал нь ч ерэн. Гэхдээ нөгөө сэргээн засах тусламж үйлчилгээ гэдэг бол яг тариа хийгээд ийм хийгээл шууд ингээд сайжирч байгаа тийм нүдэн дээр илтэн гээд яахгүй тийм ээ урт хугацаанд л үр дүн гардаг. Тэгэхээр сэргээн засах тусламж үйлчилгээг багаар бид нэр үзүүлээд тухайн одоо хэвтийн эмчилүүлэх тасаг дээр бол манах 14 хоног өдрийн эмчилгээгээр 7 хоног авч байгаа шүү дээ тий. Тэгээ тэр хугацаанд ингээ хийгээд ингээ аятайхан болчдөг хүүхдүүд. Тэгээд гараад нөгөө үргэлжлүүлээд хийж явах хэрэгтэй юм хийхгүй ингээд явчихаар эргээд мутаж авахэрдэг. Тэгээ манай хүүхдүүд гараал ер нь бол 1 сар болоод тийм үү 3 сар дотроо эргээд хэвтэгтэл мутачаад үрдэрдэг байхгүй. Тэгээд яг тусламж үйлчилгээ аваад гарахтаа бол сайхан сайжирчдаг. Гэхдээ гайгүй манай ер нь эцэгчүүд гайгүй шүү дээ. Манай төвд бол маш амсайтай байдаг. Үйл тий ер нь үйл ажиллагаа бол цогцоор нь үзүүлж байгаа учраас маш их дэмждэг. Урам өгдөг. Ер нь бол манай эмч нар, сувлагч нарт бол айгүйх урам илүүтэй нөгөө одоо санал гомдол шүүмжлэлээс илүү ер нь бол баярлалаа, талархлаа гэдэг юм бол за тэгээд энд явснараа манай хүүхдтэй ингэж өөрчлөгдлөө. Ингээд энд явахаар сайжирч гин гэсэн ер нь бол тэр нь бол илүү надад бас яг тийг санагдсан. Бид нар талархлын дэвтэр дээрсэн биччихсэн өөрөө. Тэгээд хэрэгцээ харж байхад ерөөсөө ингээл мэдээж бид нар нэг хүүхдээсээ санаа зовох, нийгмийн харилцаанд ороход хэцүү. Тэргийн цэртээ явах орчин зам маань хэрвэлээ. За тэр том болсон одоо асаргаанд хүүхдийг тэврээд явах бас ээж аав нарт хэдий хүнд үлээ. Ингээл асуудлууд гардаг л да. Тэгээд ганц одоо Монгол улсын хэмжээнд нааштай хүлээд авч одоо өөр юм сэтгэл гаргадаг танаа имлэг байхгүй юу? Тэгээ ер нь бол би гомдол шүүмжлэл орныг сонсч байсангүй. Тэр бол хувь хүний өөрийнх нь арчаа одоо байдлаас болно. Тэгээ дийлэнх 100-ны бараг би 90% нь сэтгэл хангалуун байрсан талхаснаа илэрхийлж байдгийм байна. Орон нутгаас ч гэсэнтэй ингээд товлол хугацаанд байнга ирж хөвтдөг юм байна. Хүн маань морноос унаад юм болсон. Охин маань тэгээд ингэсэн гэдэг нэг бас самсргүй бичлүүд их байна л да. Нодлон урдсан билүү одоо өвч чад морноос унаад л сонсогдгүй болж ирсэн тохиолдол байсан шүү дээ. Надтай агаралдаг байсан хүү. Аавтай мэтэр найз. Тэр янз бүрийн байдлаар ингээд зөвхөн тэнд одоо тэрэгэн зэртэй саажилттай хэл яриа сонсгол одоо тий аутизм, даун гэхээс илүү унаж битгэх тал дээр бас юм хүмүүс айхтар гэмтэл авдаг юм байна. Тэгээд энэ дээр бас анхааруулж та аав ээж нарт үзэх сонсож хэлвэл бас юун дээр бас анхаарч явах хэрэгтэй гэж боддгоо мэрэгжлийн үнэ явд. За ер нь манай дээр үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн ер нь оншийн бүлгийг авч үзэх юм бол ихэнх нь бол одоо 40 тэ нэг 7-8% нь бол тархины саажилттай хүүхдүүд байдаг. За тэрнээсээ дахиад нэг 43-4% нь бол аутизмтай хүүхдүүд. За бусад одоо нэг 10-аас 15% нь бол одоо гэмтлийн дараах байдаг юм уу, харуултын дараах байдаг юм уу, тийм хүүхдүүд ирдэг байхгүй. За тэгээд манайх бол одоо илүүтэй нөгөө улсын хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа нийтдээ 250 ортой учраас ерөөсөө хүүхдүүдийг ерөөсөө нөгөө чирэгдэлгүйгээр хүлээлгэгүйгээр авдаг ганц төв баг. Тэгэхээр за тархины аутизм за одоо сүүлийн үед бол ялангуяа аутизмын тоо бол нэлээд нэмэгдэж байгаа тийм ээ. Тэгэхээр энэ дээр бол одоо эцэгчүүд бол арай нөгөө эрт илрүүлэгч эрт хүлээн зөвшөөрөх гэдэг юм аягүй чухал байгаа байхгүй тийм. Тэгэхгүй бол манайхан одоо эцэгчүүд маань хүлээн зөвшөөрч чадахгүй хугацаа алдаад зөндөө явдаг. Тэгэхээр ерөөсөө би одоо эцэгчүүдэд юу хэлэх вэ гэхээр аль нь ч байсан тархины саач байсан за аутизм ч байсан гэмтлийн дараахч байсан маш урт хугацаанд л тэрийг хүлээн зөвшөөрч
тусламж үйлчилгээ авч одоо мэрэгжлийн газар нь хандах хэрэгтэй. Хэдий ч нэрт тусламж үйлчилгээ авч чадна төдий ч үйл ажиллагааны чадвар алдалтаас дараагийн хүндрэлүүдээс сэргийлж чаддаг. Яг үнэ. Аав ээж нар чинь амьдрал дээр харж хат яг л тийм л дээ. Манай одонд юм байхгүй. Тийм. Бодгол бэртцсэн байсан эмнэлгээр яваад наад юм ухаал тэр боолтыг хэлгээл зүгээр болж байсан гээд ийм нэг хайхрамжгүй ам дамцсан яриан суулж хөндрүүлээд тэгээд тэн дээрээс үлдээ хариуцлагаас өөрч чадахгүй зугтах ингээд өөртөө нэр хүндээ бодох ингээд цүгтийг цоожтой хаалганы цаана үлдээж юм л та. Ингээд амжирснараа юун төрж ийн хэр эцсийн мөчтэй хөхөд нас ахтан дээшээ би хаана хөгжиж जैन сургууль соёлын боловсрол эзэмшгээр болдог. Ингээд сургуульд явах боломжтой байсан хүмүүсийг андуураад онцлогоод нь оруулахгүй байжгаад тусгаалал явчихдаг. Тусгай сургуульд нөхчий. Тэр далд өгчий, оройс өгчий. Энд юмцэндээ нөгөө цаана бүлдэн хүний амьдрал хувь тавилан яригдж байна. Тухайн үед бага наснд нь тодорхойлуулаад оншоо тогтооцсон бол урьдчилан сэргийлэх боломжтой. Аутизмын хувьд ч гэсэндээ нэг хүмүүс дэлгэцийн болон утасны ийм хамааралтай байна. Тэр андуурагдах тохиолдол байна. Хөнгөн болон дунд хэлбэрийн бол бас ингээд эцэг их болон эмнэлгийн тусламжаа аваад мэрэгжлийн хүмүүсээс зөвлөгөө аваад явбал бас маш сайн ийм итгэлийг авах бүрэн боломжтой гэдгийг харж байгаа. Миний нэвтрүүлгийн онцлогч гэсэн бас ингээд тусгай хэрэгцээтэй хүүхдүүд болон зааман аутизм давааны одоо асуудалтай хүүхдүүдтэй ээж аваар төөрөгдөлд ороод байна. Сэмүүтээр очиж онцлуулах юм уу, тэндээ хэвтдэг юм уу? За зайсан тийм газар байдаг гэж хаан уул тийм байдаг нь хаана зүйлэх ёстой, хэвтэх ёстой ингээд ерөөсөө мэдээлэл маш бага байна. Тэгээд янз бүрийн группүүд нээсэн. Тэр групп дотор л ээж аав нар шаагилдж яадаг. Ийм тос сайн гинэ, тийм витамин сайн гинэ, ийм уудлаас гарсан гинэ. Турк руу яваад ирлээ, Япон руу яваад ирлээ гэдэг дандаа ам дамжиж ярьж яадаг. Тэгэхээр энэ дээр та мэрэгжлийн хувьд бол за жишээлбэл аутизмын шинж тэмдэг илэрч байгаа хүүхэд гэж өөрөө бодож байгаа бол анх юун дээрээс эхэлж одоо шинж тэмдэг нь ийм байдал анзаарч байвал эхлээд ийм газар очиж үзүүлээд онцлогоо аваад манай төв төрж хэвтэн хэмжүүлэх боломжтой гэсэн юм зөвлөмж танд боломж байна. За аутизмтай хүүхдүүдийг ерөөсөө харин би түрүүн хэлсэндээ хүлээн зөвшөөрч чадахгүй хугацаа алдаад байна гэд. Тэгэхээр аутизмтай хүүхдүүд бол ер нь бол энэ харилцааны эмгэг шүү дээ тий. Тэгэхээр манай ээжүүд эцэгчүүд бол хүүхдээ их маш сайн анзаарч хэрэгтэй. Хүүхэд ер нь бол яг хөгжлийнхөө шатаар л идэг аахгүй юу байглаасаа. Одоо хэдэн 2-3 сартаа толгоогоо даана, дараа нь яхин эргэж хөрөөн, мөлхөн суун мөлхөн тэгэл юм төшөд зогсно тэгээ явна ч гэдэг юм. Яг тэр хөгжлийн үе шатаар тэгээд 2 настайгаас одоо үг хэлж эхлэн тэ гэдэг яг энэ хөгжлийн үе шатаараа ер нь байдаг. Гэтэл одоо нэг хөгжлийн үе шатаараа одоо хүүхд 2 настай хэлд орох байсаар итэл хүлд орохгүй байхаар манай эцэгчүүд яадаг вэхээр угаасаа орой хэлд ордог манай хүүхдүүд тэгээ дээр үед би их өөрөө бас орой орсон ч гэдэг. Манай удам тиймэрхүү. Тийм тэгж угаад л ордог гэд ингээд яваад. Тий хүл одоо тэр тархины саагийн чинь бас манайхан тэгдэг штэ. Ер нь бол орчих байх гэж бодоол яваад исэн гэд бүр жоохон ой 2 сартаа тий ой 2 сартаа одоо хүлд орох хэрэгтэй байсан бол тэр чинь ингээ 3-4 нас хүртэл ингээд орчих байх гэж одоо яасан гэд ингээд байж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө мэдээлэл нь бас их дутмаг ялангуяа манай орон нутагт байгаа хүмүүс бас яг тэгж алдаад айгүй хугацаа алдаж ирдэг байхгүй. Тэгэхээр бид нэр яг тэр хөгжлийнхөө уршигтыг ер нь анзаарч ах тэр нөгөө хүүхдийн ягаан төвтөр өгдөг тэрийг бол маш сайн бөглөөл явахад болно. Хүүхдээ ер нь ягаад юун дээр хоцроод байна гэдгийг харчих болж байгаа. Тий. Тэгтэл манайх ерөөсөө тэр нөгөө эрүүл мэндийн боловсрал гэдэг юм жоохон дутмаг байгаа дээ. Тэрнээс дуутгал тэр ягаан төвтөрийг авчирчдээ шүү дээ. Тий. Тэрнээс биш вакцины хэлбэртэй авч явна тий. Тэрнээс бусад үед ерөөсөө тэрийг уншина гэж юу байгаа ч мэдэхгүй. Юу ч байгааг мэдэхгүй харин. Тэгээ тэрийг болно уншаад эцгийн ээжүүдийн бүглэх хэсэг байгаа. Тэрийгэ бүглөөд манай хүүхд яг энэ сартаад илэрч байна уу байхгүй юу гэдгийг ингээ сайхан тийм үгүйгээ бүглээ явмаар байгаа байхгүй юу. Гэтэл тэр нь ингээ бүглэхдэггүй тэрийгэ мэдэхгүй байгаа. Хоорондын холбоосон юм биш үү? Эрүүл мэндийн төвтөр юм биш үү? Тий. Тэр чинь ингээд яг за манай хүүхд энийг ингээд яасан чи энийг хийж чадахгүй байна. Тэрийг үгүйгээд ингээд ячаад дараагийнхаа нөөцлөг дээр очихоор ингээд байна гэдгийг ингээд хэлээ явах хэрэгтэй байгаа байхгүй. За тэгтэл манайхан тэр нь авах болохоор одоо тэр нь ингээд хоцроо юу яагаад хожуу арга хэмжээнд ороод байна гэсэн. За аутизмтай хүүхдэр бас нэг янзаарагдах юм бол хүүхэд бол яг л өөрөө хүнтэй харьцаал ээж аваагаа дуутахад хардаг яадаг идэг байх хэвээр тий. Гэтэл бол анзаарагддаг тэрэ хинэ минийхөө тэрэ энэх хэдэл ерөөсөө хүүхдүүл ойшоосж байгаа юм шиг дүллийн юм шиг л яг ингээд тоохгүй ингээд ерөөсөө явдаг. За дээрэс нь давтагдсан үйлдэлүүд маш их хийдэг. Хүнтэй ерөөсөө харилцдаггүй тий танихгүй хүнтэй. Ерөөсөө энэ ингээд нөгөө гэр дотор бараг ингээд өдөр тутмын харж байхад л анзаардаг шинж тэмдгүүд. Тэгэхээр бид нэр энийг л ажиглал харсан бол бид нэр
дараагийн одоо алхам юу байх вэ? Яг мэрэгжлийн эмчт үзүүлээ гэдэг юугаа бол бид нар гаргачих хэрэгтэй. Тий гаргалгаа тий. Тэгээ Сэмүт бол одоо яг сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв бол яг үндсэн одоо эцсийн оншиг тавьж байгаа. За манайх бол одоо онш тавихгүй. Гэхдээ онцлогдоод ирсэн хүмүүсд бол манайх одоо яг одоо тусламж үйлчилгээ үзүүлж байгаа. Тэнд хурлаар орно. Тий. Эмчнэрийн хурлаар орж онцлогдоод тэгээд танаад ирж үйлчлэгээ аваа. Манад ирж үйлчлэгээ. Зарим тохиолдолд өндрөөс унахтай, мориноос унах ч юм уу, юм мөргсөн одоо юм зүгээр юм ахын гэмтлүүд идэр байна шүү дээ. Бас хүүхдэд нөлөөлчт юм байна. Бүр ингээд орон зай мэдрэмжээ идэр алдцсан. Идэрх хүүхд би сонсч ирсэн тэнд. Тийм тохиолдол байх уу? Байлгүй байх уу? Тэр чинь нөгөө гэмтэл одоо гэмтэлтэд тархины аль хэсэгт гэмтэл үүснээс хамаарат зам төрхийн өөрчлөлттэй болох, орон зай баримжаа алдах, хараагүй, сонсголгүй болох гэдэг юмнууд чинь бүгд байх. Тэгэхээр энэ бол гэмтлийнхаа голомтоос амархан ч тий хаана одоо тэр гэмтлээд харваад тархинд хаана голомт үүссэн байна гэдгээс хамаарат тий янз бүрийн шинж тэмдгүүд бол илэрдэг. Тэгээд зам төрхийн өөрчлөлтөнд орсон хүмүүс бол манай зөндөө байгаа шүү дээ. Дээрээс нь одоо явцдгаа болсон хүмүүс гэмтлийн дараа одоо ялангуяа орон нутагт авчиад нөгөө бариулцдаг шүү дээ. Тий бариулчаар тэр бариачаар бариулцсан гэ бариулаад тэгээд буруу арга хэмжээ авчдаг. Тэгээд зүгээр баг одоо ингээд зөв мэрэгжлийн эмчтэй хандаад хүүхд зүгээр явчих болохоор байсан хүмүүс бол буруу арга хэмжээ аваад ингээд насаараа суугаа болчдөг. Тий явцдаггүй болчдөг ийм тохиолдлууд бол маш их байна. Тэгэхээр мэрэгжлийн хүнд эрт хандах за бага насны нөгөө хүүхдүүдийг бол бас эрт илрүүлдэг тэг хийгээд бас л эрт арга хэмжээ авснараа л дараагийн хүндрэлүүд хамгаалж. Тийм байна. Манай найз жишээлбэл бас хүүхдийн хөлгөмтчихэд бас бариач гэж ингэж явж байгаад хугацаа халтснаас болоод бас хүүхдийн хэсгийг өлмөдөж явдаг гэсэн. Ингэж хазгаа гэж өлмөдөж явдаг гэсэн. Тэгээд эн чинь бариачтай найдаж явжгаад хугацаа алдсан юм байна лээ л дээ. Тэгээд эмнэлгийн газар хандаад хэмийн байдалтай орсон. Одоо хэд удаан тэгж явсан бол айргаар шавшаал нэг юм болттой ингэж явсаар хагаад баг хатамгсраад ингэ валрах байжээ гэж ярьж ирсэн. Тэр юунд бол эрүүл мэндийн газар хүүхдийн эмч ингэ зориулагдсан одоо байгаа байлаа те зогцоороо. Тэр энэ дээр очиж л одоо зөв гаргалгаа гаргачих нь зөв. Манайхан ч одоо юм бол ер нь уламжлалт юм бас их ярьж ярьдаг. За нөгөө бөө багш нар очиод ирья. Лам багш нар очиод ирья. Энэ аршаанаар утгаж जैन тэрүүгээр цацгаж जैन гэл ингээл байгаад байдаг. Нөгөө сэтгэлээрээ энэ бид нар өөрсдөө хуураад байгаа байхгүй юу? Цаана одоо унаж өртөх бол судлал амар төрөлх юм биш бас олдмол учраас нэгдэх бүрэн боломжтой шүү дээ. Энэ дээр бол би хугацаа алдаад анзаардаг. За үнэхээр энэ ээж аав нар бол түрүүн хоёлаа яриандаа дурдсан. Амьдлын хандлах сайхан танаад ингээд очихоор одоо би бас анх очиод анзаархад одоо үлгүүр дээр ч юм уу ресепшн дээр ингээд хөгжлийн бишэлтэй хүмүүс ажилладаг тий. Одоо үлгүүр дээр ресепшн дээр сонсгол заавал ч саажилттай тэргээд энэ хүмүүсийг бас хөдөлмөрийн хувьд дэмжиж ахуй амьдралд туслаад ч юм уу те ингээд таад маань бас ингэ сонгон шалгаруулж ажилд авч ажилуулдаг юм уу хоорондоо гэр бүл болсон хосууч байдаг юм шиг надад анзаарчихсан. Бас танад ийм төрлийн багш нар байна те. Тий. Тэгэхээр манайх ч өөрөө нөгөө яг ийм хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн гэдэг нэр нь бол хөгжлийн бэрхшээлт хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв гэж явж байгаа шүү. Тэгээд дотор нь бол одоо ийм тусгай хэрэгцээт хүмүүс бол манайх бол уул нь одоо энэ чинь нэг хуулиндаа хэдэн хүндчлээ нэг гэдэг. Тэгээ манайх бол яг тэрнээсээ бол хэтэрсэн. Одоо баг 20 орчим баха тийм тусгай хэрэгцээт хүмүүс ажилдаг. Тэгээд тэднийг бол одоо бид нар мэдээж яг нийгэмд нь оролцуулах. Тэгээд яг өөрт нь бас нөгөө чадварт нь тохирсон ажлын байрыг бол санал болгоод ингээд ажиллуулаа явцдаг. Тэгэхээр энэ бас яг онцлогтой. Тэгэхээр тэр хүний чинь нийгэмшүүлээд тэр хүнд чинь байгаад айгүй хэрэгцээ байна шүү дээ. Мэдрэмж нь ч өөр. Тийм мэдрэмж нь өөр. Тэгээд бас тэр чинь тийм хүмүүс ажиллаж байгаад бас тийм хүмүүст үйлчилж байгаа учраас тэднэрт хандах хандлага нь ч бас ондоо ийм байдаг. Айгүй сэтгэлтэй тийм ингээд бүр одоо бид нар саажилтаа уучлаарай тийм манай хөтөж орж айгүй сэтгэлтэй шүү дээ ингээд мөнлээд амар хөрх ингээд хувцсан сэтгэлээс аваад номер за тэр ресепшн байна за зарим нэг багш нар сонсголын бэрхшээлтэй багш нар ингээд хүүхдүүдийн нөгөө хөлбөр заслын хичээл дээр тэр зургийн хичээл дээр орж ирсэн шүү дээ тэгээд би энэ төрлийн хүмүүсийг ингэж нийгэмшүүлж өөрсдөд нь урам зориг өгч хамт олонтой байлгах нь сайхан хоёрт өөрсдөө нөгөө энэ хүүхдүүд эдгэрнэ гэдгийг мэдж байгаа учраас тэд айгу сэтгэл гаргаж харилцаа үүсгдэг юм байна гэд анзаарсан. Өөр албан газар бол 1-2 төрлийн тийм хүн ажиллаж ивэл хүмүүс айгу сонин содон хардаг байхгүй юу? Тий. Хүүе ийм хүн ажиллуулж болд юм уу? Энэ хүн одоо танаа энэ ажлыг хийж чадах уу та тэгээд ингээд голох юм уу басамжлал маягаар ингээд анзаарч идэх нь юу нөх вэ? Өөр албан газар компани дээр бол за бусд нь бол бүгд тийм биш. Бусд нь бол хүнээ дэмжээд тэр хүн ч гэсэндээ тийм байдалтай гэдэг огт мэдрэхгүйгээр бас сайхан ажилдаг. Тэгэхээр энэ дээр бол танах бас таатай харагдах. За сургууль соёлын хувьд ч гэсэндээ аль болохоор
тэгш хамралт одоо хамрагдуулаад явуулаа. Ингийн сургуульд айлуулах хүүхдүүдээ өгөө. Мэдээж аутизмын тунд болон хөнгөн хэлбэрийн хүүхдүүд бол бүр зүгээр. Тийм учраас битгий тусгаарлан энэ нэр томьёог зүүж ингэж одоо анхаараач гэсэн ийм зүйл яригдаад байгаа. Энэ тал дээр бас та ямар бодолтой байдаг вэ? Тий. Ер нь бол хүүхдээ хөгжүүлээд байна. тий, хүүхдээ хөгжүүлээд яг хүүхд нөгөө орчиндөө л яг байдаг байхгүй тий. Тэгэхээр ерөөсөө аутизмтай хүүхдүүдийг яг ингэ заавал тусгай сургалт өгөх ерөөсөө юу байхгүй. Шаардлага байхгүй тий. Бүр үнэхээр хүнд зан төрхийн өөрчлөлттэй бүр хүндүүд хүүхддэрээ л ядгийн хээс биш дунд хөнгөн шатны хүүхдүүд чинь маш их сайжрал авдаг. Тий. Тэгэхээр манай дээр бас нөгөө шамруулах нийгмийн сэргээн засалтын газар гэдэг тусдаа ийм газар маань бас үйл ажиллагаа явуулдаг. Тэнд маань багш нар тий сэтгэл зүйч нар нийгмийн ажилтнууд маань ингээд тал талаас нь ингээд тухайн хүүхдийг үнэлээд тий хөгжлийн хөтөлбөрүүдэд явуулдаг. Тэгэхээр ерөөсөө манай тэр үйлчлүүлэгч нарыг болвол яг л хүүхд шиг ингийн сургуульд нь насанд нь тохирсон одоо юу гин боловсролын олгоол гэдэг ийм л зөвлөгөө өгдөг тий. Ер нь нийгэмдэр бас таны сэтгэлийг эмзэглүүлдэг зүйл байдгүй. Одоо танай аймгийн талаар буруу зуруу ярих, одоо байнгын асаргаанд байгаа хөгжимшилтэй хүүхдүүд байна шүү дээ. Тэгэхээр тэр хүүхдүүдийг бас буруугаар харах те ингээд бас ажилт мэргэжлээ хийгээ явж яхад нийгэмд жоохон буруу ойлголт өгөөд сонсгологийн тэр юм л зарим сонсгологийн имлэгээ ярьд юм л шүү дээ. Тэр юм яг сайн ярьж чадахгүй гоё өнгөтэй сонсгологийн имлэг гэж ярьдаг байхгүй юу. Тэгээд энэ дээр бас заримдаа эмзэглээтэй нийгэм бас буруу ойлголттой манай аймгийн талаар ингэж мэдээлэл аваасаа гэж хүсэж боддог зүйл байдгүй танд. За ер нь гайгүй. Тэгэхдээ надад одоо хамгийн их эмзэглэлтийг юу бол ажил мэргэжилтэй маань холбоотой тэр урт хугацааны сэргээн засах тасагтайгаа хүүхдүүд хамгийн их сэтгэл ер нь бол зовоодог. Одоо бид нар ингээл нэг яг журмаараа бол одоо бид нар 21-с 28 хоног тусламж үйлчилгээ үзүүлээд гаргаад тэгээд хэсэг амрааж байгаад эргээд авах хэрэгтэй. Тэрнээс биш ингээд байнгын уртаараа байх боломж байхгүй шүү дээ тий. Тэгээд тэгээч тэр сэргээн засах хэмжлэг үр дүнгүй болж эхэлдэг байхгүй. Тэгээд эдгээр хүүхдүүдэд гаргаад одоо явуулахаар л очиж байгаа одоо орчин нөхцөл нь одоо ер нь бол маш их санаа зовдөг. За одоо энэ маань ингээд айгүй юм аятайхан болоод явлаа. Одоо буцаад ирэхдээ ямар болчиход ирэх вэ? Одоо ямар орчин хүлээж байгаа вэ байнга давтахгүй. Тийм. Тэгээд нөгөө одоо төр хамгаалах байр асрамжийн газрууд маань бол хэдий ингээд харгалзах хүнтэй байгаа ч гэсэн яг нөгөө тэр тасгалын өдөр болгон давтуулаад авахгүй юм ин хийлгээд авахгүй. Маш олон хүүхдэд харьцаж байгаа учраас тий. Тэгээд ингээд явж байгаа. За одоо очиод нөгөө энэ маань тухайн одоо газар очиод ямаа хийж чадахгүй ингээд яаж байж байгаад одоо бүр муурдаад ирэндээ гэдэл одоо тэр тал дээр аягүй хэмзгэлдэг тий. Тэгэхээр одоо юу гэдгийг тийм урт хугацааны мандат жишээлбэл сэргээн засах тусламж үйлчилгээ авч байгаа хүүхдүүдийг гараад очиод одоо тийм нэг урт хугацааны асрамжийн газар одоо байгуулагдах гэдэг яриад байгаа шүү дээ тий. Хэрвээ тэр нь одоо их хурдан ашиглалтанд орчих юм бол тэр төв дээрээ бас яг ингээд мэргэжлийн боловсон хүчнүүдээ авчгаад тэнд нь одоо арга хэмжээг нь авч агаад эргүүлээд манай дээр авчирч ирээд яг мэргэжлийн эмчнэрийнхээ хяналтандаар дахиад ингээд тусламж үйлчилгээ аваад явал илүү хурдан эдгэр хүүхдүүд маань нийгэмд ороод ирж байгаа. Эрүүл мэндийн тусламж үйлчилгээг та нараас авчин. Цаана бас уншиж бичих за хөдөлгөөн дасгал эдгэргээ спорт дасгал хөдөлгөөнүүдээ нөгөө төв дээрээ авчин. За мэдээж асар баяраар очиод ховцондраа солих ч юм уу бас найз зөвхөн уулзах ингээд эргэлтэнд ороо явж ивэл аль алиндаа нөгөө ухралт явагдахгүй юм да. Тэгэхээр бол бид нар ингээд нөгөө авчдаг буцаагаад явуулчаад эргээд ирэхээр нөгөө эмчилгээний үр дүн чинь байхгүй болоод ухраад байгаа байхгүй. Нэг ухраал тий урагшаа хоёр гişгэн дахиад нэг ухраад байгаа байхгүй. Тий тэгэхээр энэ тал дээр жоохон одоо юу нухалтай тэгээ эдгээр хүүхдүүд маань нуулгүй хэлэхэд орхицсон хүүхдүүд байгаа. Аав ээж нь голоод орхисон ч байна. За ер нь нэмлэг домлог дээрээс шууд ирэх ч байна. Бага ной гарантай гэхэр чинь харин байгаа байхгүй юу. Одоо сая очиод хоёр сайхан том залуу байлаа шүү дээ. Эдгээр маань одоо гарлаа гэхэд нийгмийн харилцаанд цаашид яаж хөтлөж мэргэжил эзэмшүүлж амьдрал ахуйр нь оруулдаг юм бол насан турш. Тэр одоо амар их санаа зовж байна харин. Одоо таныг сая очиход одоо байсан тэр 3 хүүхд бол ах トゥ 3 залуу байгаа. Тийм үү. Шүү дээ. Тий 12. Айгуу царайлаг би асаатай тий. 12-т 10-т 8-т 3 байгаа байхгүй юу. Тэгээд одоо ингээд бас л одоо ингээд ар гэр нь орхичихсан аав ээж нь архины амралттай гэдэг юм уу ийм хүүхдүүд авдаг. Тэгээ өөрөө бас дахиад 6 настай эмэгтэйдүүтээ дөрүүлээ. Тий. Тархины саагийн чинь бас манайхан тэгдэг штэ. Ер нь бол орчих байх гэж бодоол яваад исэн гэд бүр жоохон 2 сартаа тий 2 сартаа одоо хөл орох хэвээр байсан бол тэр чинь ингээ 3 4 нас хүртэл ингээд орчих байх гэж одоо яасан гэд ингээд байж байгаа байхгүй. Тэгэхээр нөгөө мэдээлэл нь бас их дутмаг. Ялангуяа манай орон нутагт байгаа хүмүүс бас яг тэгж алдаад айгүй хугацаа алдаж ирдэг байхгүй. Энд өвчлөгээ мэдээж боловсрол талаас нь бол анхаарж байгаа ч гэсэндээ хичээлийн бүтэн хөтөлбөр програм ороо явахгүй шүү дээ. Тий тэгэхээр ингээд яг тэр тал дээр хоцроод байна. Монголчуудын
тусчны сэтгэл бол агуул да. Ингээд жишээлбэл тэдгээр хүмүүсд одоо сайн үсэн ингээд аян зарлаач ч юм орон гэртээ болгоод өглөөхөд цаад аав ээж архины асуудал болохоор хүмүүс төдийлэн бас сэтгэл дэвсэхгүй. Орон гэртээ боллоо чин хариуцч хямгадаж явах юм хин хичээл намаа гэхүүгээл хэцүү. Сая оны өмнө миний подкастт нэрсэн Галбаатархай залуу бас ингээд бид нар хамтраад би бас өөр хэмжээнд тусалт хэмжээд 5 хүн хүүхдийг орон байртаа болгосон. Тэр хүнд бол харгалзагчаар одоо имэн байж л та бүтэн хүн ч гэсэн. Гэх жишээний жоохон дэмжлэг хамгаалт байж чадвал монголчууд бол бас сайхан сэтгэлтэй учраас тусал дэмжих хүмүүс бол гарч ирнэ. Та бүхэн ярьслыг сонсооч гэсэн хөвхөн болон те бүс компани байгууллагад холбогдоод бас тэр дөрвөн хүүхдэд туслах. За аман та бүхэнтэй холбогдоод академийн тогтчлолтой гэдэг юм уу? Хичээл номын хэрэгслээ гэдэг юм уу? Бас боломж зүйлээрээ хамтраад туслаад явах боломжтой. Би бас нөгөө жил болгоо ингэж явдаг болохоор зовлонгийг мэддэг байхгүй юу? Нэраа юм дээрсэн би очиж гэсэн модны хоёрээ. Нөгөө багчууд дээр тэгэл нөгөө памперс зөөтэй, нойлын цаас, дипсих даавнаас эхлээл, омс вандаас эхэл тий. Тэгэл хүүхдлэмч бас нэг гой ганган цэцэг дээр ихэтэй палаж өмсөйг хөснө. Хүүгүүд чинь машинтай фотолк бас хөснө тий. Ингээд бүгдийн хэрэгцээг хангаж чадахгүй ч гэсэн эргэн болгон заахан болгон нэг энэ тал дээр жоохон дэмтэй очимсан гэж хүсвэл болохгүй зүйл байхгүй. Тэгэхээр тэр нэраа харахаас гадна би танаа дээр арай жоон зориг чангалж очдөг нь харьцангуй томууд дээр очдөг юм. Багууд дээр нор би уйлчээд байдгийг. Танаа дээр чинь би танараас нуугаад Сантагийн хувцастай сахалны цаагуур нөлөөс урсаал орж ин би танаас нуугаалаас нөлөөсөө арчаал залгиал гарч ийлээ. Чанга байхгүй юу? Энэ хүмүүс зөвхөн ч хорвоод ирэхдээ өөрөөсөө хүсэж хүн болъё гэж ирж шít. Ирсэн хоноо ингээд тийм гологдох мэдрэмж юм уу аваад ингээд хүний тооноос хасах гэдэг юм шиг юм нэг юм өөрөө юмстэй мэдгүй байгаа. Тийм байдалд орсон болохоор харахаар өөр өвдөд өгдөө. Тэр жижиг заараас хүүж гарч тэрвэрэлээ хүзүүтэл. Тэг яг би ойрхоо очдог чинь би олуул аав ээжээс өссөн учраас бас нэг нөхдөдөө зовлонгоос багтсан мэдлэгийн юмсан гэж хүсдэг. Та нарын эмчилгээний үр дүнгийн хамгийн нэгдүгээр номер надад юу гэж ажиглагддаг вэ гэвэл тэдгэр хүүхдүүд чин сэтгэлээс инээж чадчихлээвэл та нарын эмчилгээний үр дүн маш сайн гарч байгаа юм би бол тэгэл тодорхойлдог шин. Иргэн өөний хувьд зөв та ямар бодлоо байдаг вэ? Ерөөсөө сэргээн засах туслам үйлчлэгээ гэл бид нарс багаараа ингээл орчиж байгаа шүү дээ. Эм сүвлэгч за тэгэл багш сэтгэл зүйч гэлээ бүгдээр орчиж. Тэд бүгдээрээ тэр хүүхдүүд нөгөө хайраа өгдөг учраас тэдгэр хүүхдүүд маань аягүй ажралтай байдаг. Тэгтэл нөгөө ард нь нөгөө яг л эцэгхийгээ хүсэж өмөрөөсөн хүүхдийн бол гониг байж дээ. Тэр болгоныг бол бид нар нэг одоо тэр хүүхдүүдтэй мэдрүүлээд авахгүй тул бол хамаг хайраал бүгдээр тал талаас нь зориулдаг тий. Өөрсдийнхөө өөр хүүхдийг бодоод байгаагаар нь л баг нэг тал нь төрснөөс ялгаагүй л болсон шүү та нарын. Би тэр анзаарж байхад эцэгтэй хүүхдүүд ингээ хөдөө гадаанаас ирэн зарим нь олон хоногоор хөвж байгаа учраас эргэл тойролт муутай байдаг юм байна гэж анзаарч байсан. Тэгэхээр бас ирж байгаа ээж аав нарцсандээ холын сорьсон бол бас сэтгэл санааны өргөлт хийж ямар юм байна. Тэр гэж бодож байсан. Тэгээд ээж аав нар бол хүүхдээ ингээ хажууд нь дагаж яваад спорт засал, хөдөлмөр засал, хөгжим засал, хэл засал гэдэг ингээ дагаж яваад ороод ингээд өөрхөн дэмжээд байна. Нөгөө хэд юм аа нөгөө танаа хэд ч л хөтөлцөн 2 3-аар нь холбоо хөтөлцөн дишээ ширээр үсрээл ийшээ ширээр үсрээл анги хооронд гүүгээл ингэж яах юм би тэгээд хараад өрөвжсэн аахгүй залуу мөнгө нэг аваатлаа өгөөд хүнийх нь нөөцийг нэг сайхан нэмээд өгдөг юм бахта тэгвэл энд ч бас ирүүлжээ чангараа сайхан аа болох ээж болох хүүхдүүд байна даа гэж харддаг. Тий. Яг одоо саяны илтдэг таны илтдэг яг биднэрт бас тулгараад байна л да. Хүний нөөцийн дутагдал тий. Яалтчгүй манайх бол ааслагдсан хоол. За тэгээд бол билээ ачаалттай ажилдаг. Одоо ерөнхийдөө бол улсын хэмжээнд 14,000 гаруй хөгжлийн бэрхшээлтэй хүүхд юм гэдэг чинь тий. Тэрний ер нь бол хэвтийн эмчилүүлэх тасгаар маань бол жилд 1500 хүүхд өршлүүлж байна. Тэгээд орон тооны дутагдал байгаад байгаа учраас бид нар энийг одоо дахиад ингээд өсгөх ингээд боломж байгаа ч гэсэндээ яг ингээд тэрэн дээр бол очиж хатж байна. Тий. Тэгэнгүүт одоо мэдээж тусламж үйлчлэгээний тэгээд орон тооны одоо хомсдолтой ажиллаад ирэхээр тусламж үйлчлэгээний чанар хүртээмж яригдчих эхэлнэ тий. Тэгэхээр яг энэ дээр бол орон нутгаас бас ирсэн ээж аавдад заавчлаараа мэдээлэл өгөх. Тийм. Тэгээ жоохон чадваржуулах. Хүндрэлтэй одоо тэр ээж аавдууд бол зарим үед бол бас нөгөө гомдлох юм нь бол яг тэр олон хоногоор тий. Арай гэж одоо бид нэр ингээд тий холоос зориод ирж яхад чинь одоо танаа тэн дээр чинь хүн дутагдaltaй учраас энэ дээр чинь хүн дутагдaltaй учраас бид нэр энэ үйлчлэгийг бас дутуу аваад байна гэдэг юм уу тиймэрхүү гомдлууд бол мэрсэр байна. Эцэг эхчүүд бол ерөн төрөнд хүүхдээ хэвтлэл бол сайжруулах гэсэн сайжруулж авах гэсэн ийм ойлголт байдаг. Үгүй байхгүй энэ маш олон давтамжтай хэдэн жилийн бүр те байнгын асаргал шүгүр насан туршлаа чивдэх магадaltaй ийм л юм шүү дээ. Тэрийг хүлээн зөвшөөрөхгүй дан 3 жил явчлаа. Тэнд чи аав нь болоо юм шиг гэж үглээд энд чи өвөө юм ээ
одоо яхаараа эмнэлгээс салтгүй ингээд байдаг. Тэгэхээр эн чинь бүр 18 нас хүртэл энэ эмнэлэг домлогоороо явж энэ бүх дасгал хөдөлгөөнөөр явж ээж нийгэм рүү орвол баг аз шүү дээ. Тэгэхгүй бол баг гээгтч гэдэг. Тэгээ энэ дээр бол та бүхэн үнэхээр сэтгэл зүрхээ зориулдаг. Би нэг өвтөж явах үеэрээ харин танаа эмнэлгийн ажилтны баярын өдөр таарад бид нэр аав ээж нэг 10к 5к цуглуулад би гүйж яваад кофе дээр авчираад та нарт нэг хурлын үеэр орж баяр хүргэж бас баярснаа илэрхийлж өгч ирсэн. Ийм үйлдэлүүдийг хийх ёстой. Яг бол та нар өдөр шөнөгүй бүхэл хүч тамир нойр хоолой бид нарт зориулж нэр өрөө хөхтөд аав ээжд. Тэгэхээр аав ээж нар ч гэсэн баярсан сэтгэлээ цөөн тоогоор илэрхийлж байгаа учраас нийт масаар бас та нарт баярсан алхарнаар хилдэггүй. Тэгээ ер нь бол танай аймгаар дамжин шивтсэн хүмүүс асар их байдаг. Бид нар группүүд дээр харж яадаг, уулзаад ярьжлаа. Тэгээд танай аймгийн үр дүнг ярьж яадаг, сайн сайхныг бол мэдэрч яадаг. Тэгэл яг та энэ хүмүүс ийм үнэр танартай, цэвэрлэгийн үнэр үнэрч яадаг. Бохор үнэр сэпгэл орж ирж яадаг. Ийм үнэртэй, ийм орчинд, ийм цалин багтай бидний өвчтөнгүүтэй хүртэл нөгөө очирч зогсвол пэйжэнд хоолоо халгаал идж байгаа хөөрхий, идж байгаа хоол жоох юм баах юм. Яана эдгээр нэрэ өргөсөн тангарахтаа л одоо ингэ тестиг багтаа гэж айгүй ярьж байсан би сонсч байсан. Тэгээд бас яг би энэ жил одоо цалин мөнгө мандаа жоохон нэмэгдэж байгаа болохоор бас та нар нэг жоохон бас сэтгэл чинь өргөдөж байгаа болов гэж харж байгаа. Тэгээд найз нөхөд за хамт миний эргэн тойрны хайртай хүмүүс бол миний энэ мэдээллийг мэддэг болохоор надад бол тусал дэмжихэд хувц сумнаар те бэлгэсэлтээр ингээл дамжуулдаг. Тэгээ би бас энэ удаач танаа хүүхдүүдэд бас өөрхөн хэд нэг давс аваач гэл гэж бодож байгаа байна. Давс цайгаа. Ордог штэ тий тэр чинь хүмүүс мэдэхгүй. 20 алгуусанд ордог штэ манай хүүхдүүд чинь. Тий. Тэгэхээр тэр яг тэрийгээрэл бас ингээл хэрэглэн байж цай чинь тий. Тэгээ ер нь бол сэргэн засах тусламж үйлчлэгээ гэдэг би түрүүлсэн те ийм ууга тариа гэд итгэж байгаа юм шиг юм биш байхгүй юу. Тэгэхээр сэргэн засах тусламж үйлчлэгээ гэдэг маань ерөөсөө тухайн эмгэгийг одоо тухайн хүүхдийг одоо үйл ажиллагааны чадвар дээр тулгуурлаж хийгддэг. Тэгэхээр үйл ажиллагааны чадвар нь боломжийн дээд түвшинд хүртэл нь бид нэр тэр хүүхдийг сэргэн засах эмчилгээнд хамруулж байгаа. Тэрээс биш одоо бүрэн одоо тэр хүүхд бол идгээд яг ив ирвэл болоод бол нийгэмд орж чадахгүй. Харин бүр бид нар одоо тэр дараагийн хүндрэлүүд гарахаас тэ босоод явчих хүүхдийг одоо тэрчгээр нь хөвтүүл суулгасаараа суугаа олгочихгүй сууж исэн хүүхдийн тэрчгээр нь хөвтүүлчихгүй тэр арга хэмжээг авч байгаа байхгүй сэргэн засах тусламжлаа. Тэгээ зогцоор нь авч байгаа учраас энэ маань тухайн хүүхдийн нөгөө сэтгхүй оюуны хөгжил танин мэдхүйгийн давхар хөгжүүлээд за бие ялдрын хувьд бол тухайн хүүхдийг боломжийн дээд хэмжээнд нь үйл ажиллагааны чадвар алдалтаас сэргийлэх тэр арга хэмжээг л авч байгаа гэсэн. Тэгэхээр энэ нь бол яг ингээд том зургаар нь харах юм бол одоо Монгол улсад нөгөө яг одоо энэ яриад байгаа хөгжлийн бэрхшээлтийг тийм үү тусгай хэрэгцээд хүнийг олноор нь бэлтгэхгүй байх нь шүү дээ. Бид нэр ингээд энэ эрт арга хэмжээ аваад эрт тусламж үйлчлэгээ авчих юм бол энэ чинь багасаад ирж байгаа байхгүй юу. Хэрвээ арга хэмжээ авахгүй бол бид нэр тэгэл маш олноор нь одоо тэрийг ингээд нийгэмд бэлдээл том хүмүүс нийгэмд орж чадахгүй ажил хийж чадахгүй гэртээ суугаа хэвтрийн тим байгаад байгаа. Тэгэхээр энийгээ дагаад шаардсан хүмүүс болж байна шүү дээ. Тэгээ энийгээ дагаад арга гэртээ асар их эдийн засгийн сэтгэл зүйн дарамттай. За дээрэс нь нөгөө халамж гэдэг юм ягаад тэгэхээр улс орны эдийн засагт хүртэл том зургаар энэ чинь нөлөөлөл явчихж байгаа. Тэгэхээр л ариусаа аль болох эрт илрүүлэл эрт арга хэмжээ авчих юм бол энэ чинь том зургаараа нөгөө улс орны эдийн засагт хүртэл ингээд нөлөөлөх юм байна. Гэр бүлийн амар амгалан юм найрамдалтай халтундаа хайранд амьдрна гэсэн үг. Тэгэхгүй яг үннийг хэлэхэд бас амьдрал дотор бол хүүхдээ голох эндээс болж харилцаа үүсэх. Миний танаа удамд юм байсан байгаагүй гэж сайдах муудах. За тэгээд нөгөө аав орхио явчихна өвөө чирээ явна. Өвөө тэр ялган жирч чадахгүй залхаа нэмээ чирээ явна. Гэжэл ингээд аав ээжийн хооронд хүүхдүүдийн хооронд харилцаа муудах. Ингээд жижиг чажиг амьдралын асуудлууд гарна. Тэгэхээр том зургаараа таны сая хэлдэг шиг эрд илрүүлээд оншилчих юм бол гэр бүлээрээ инженерийн багаараа ингээд спорт багаараа хил засал багаараа ажиллаад л энэ хүүхдээ сайжруулаад авчих юм байна. Учиргүй хэмээ шаардахгүй шүү дээ чам. Тэгээ би бас анх анзарч ирсэн хурууны булчин үзрүүдийн булчинтай ажиллаж байгаа гэл би бүр анх хөвтөд гайхаад баг шоконд орчихсон. Үдээс тайлахыг үдээс үдхийг заагаад захилгаан татхыг заагаад коноптхыг заагаад тэгэл эрэг боолт тайлах гэрлийн унтраалга арзайтх унтраа салах гэл ийм үйлдэлүүд би энэ одоо захын хүн хийчих юм биш үү гэж бид анзаарч болж үгүй байгаа байхгүй юу? Үгүй тий. Яг одоо бидний сэргэн тусламж үйлчлэгээ гэдэг яриад байгаа дотор ч нь бол одоо нэг хөдөлгөөн хөдөлмөр цэцлэгээ таны нар яриад байгаа нарийн юмнууд ч орж байгаа тий. Тэгэхээр ингээд хүн харахад бол ингээд үдээс үдүүлээл захилгаан татуулаад товчлуулаад байгаа юм шиг боловч тухайн хүүхдийн гарн дээр аль бүлчин саачдсан байна, аль нь хөдлөхгүй байна гэдгийг шинжилгээ ухааны үндэслэлтэй гэдэг юм одоо нөгөө яг мэрэгжлийн хүмүүс тодорхойлоод үнэлээд тэрэн дээр нь ажиллаж байгаа байхгүй юу тий. Тэр үзүүрийн булчин гацнаа магадгүй хилээрээ нөлөөлсөн, сонсоод нөлөөлсөн байж болох. Тий. Тэгээд тэрнийг одоо ингээд
яг тэр зөв юуг нь хийгээд өгөх юм бол тэр булчин маш сайн сэргээд гарын үйл ажиллагаа бүтэн сэрэх, хорон үйл ажиллагаа бүтэн сэрэх боломжтой байдаг. Гэтэл тэрийг нь хийхгүй явах юм бол бүр тэр чигээрээ таг ингээд атгацсан болчиход байна шүү дээ, тийм ээ. Тий. За яг адилхан энэтэй адилхан бид нэр бас яг мэрэгжлийн хүмүүсийн хувьд бол саажилттай хүүхдүүд төр ялангуяа за одоо ер нь аутизмтай хүүхдүүд төр ч гэсэн байдаг хэл ярианы бэрхшээл дагаад залхих залхих чадварыг бэрхшээлүүд айгүйх байдаг. Тэгэхээр энэ дээр ч гэсэндээ бид нэр тэр аль залгуурын аль булчин саачаад байгаа яачаад байгаа гэдгийг бас үнэлгээ хийгээд бас яг тэрэн дээр нь л яг төвлөрч ажилладаг. Давсаг эцсний үйл ажиллагаа байна. Бид нарын ерөөсөө мэддэггүй хүмүүсээ орхидуулаад памперсантаа шээгэл баагаал байж ах хэвээр юм шиг ингээд санаад байдаг тий. Гэтэл үгүй шүү дээ тэр чинь бас үнэлээд бид нэр алин дээр нь арга хэмжээ авах бай. Тий. Аль булчин одоо сааччаад ингээд шээс алдаад байгаа мó тий яагаад байгаа гэдэг дээр бас үнэлгээ хийгээд бас эмчилгээний тактикийг тийш нь бид нэр хандуулж байгаа гэсэн. Тэгэхээр зүгээр одоо нэг хэл яриан дээр эсвэл бол би ерөнхий хөгжил хөтөлбөрөн дээр үйл ажиллагаан дээр анхаарахаас илүүтэй энэ залгуурын үйл ажиллагаа давсаг гэсний үйл ажиллагаа гэдэг дээр бид нар бас төвлөрч манай эмчнэр бол илүүтэй тэрлүү үнэлгээ хийж эмчилгээний тактика бас боловсруулж ажилладаг. Мондөг шүү. Станах чинь ингээд яг нэг хүүхдэд зориулсан төлгөө гаргацдаг. За энэ хүүхдэд төршүүлэл энэ хичээлүүд шаардлагатай юм байна. Энийг бас давтан нийлээ орох боломжтой гэдэг ингээд бид нар чинь нэг цаас барай төрхөн тэн дээр ингээд дасгалсан үнэлгээ хийгээ явдаг. Яг үнэхээр тэгжээж л үр дүн гарна. Ялангуяа гадны орнууд ч гэсэн яг ингэж аргэр эцэг их багш нар сургуульч гэсэн те ингэж харилцан холбоотой байж үр дүнгээ харддаг юм. Зөвхөн эмнэлгээс бүгдийг шаардахгүй шүү. Тэгэхээр манай эцэгчүүд бас яг энийг зөвхөн өстой манай ингээл төвөс бүгдийг харах биш. Яг ингээд арга гэртээ бас нэлээ анхаарч ажиллах нь чухал байгаа. Хамтын ажиллагаа. Тэгвэл ер нь бол манай ийм тусгай хэрэгцээт хүүхдүүд дээр яг л одоо төрөний бас нэг сэтгэл зовнуулдаг юм одоо сая тань ярианаас яг саналаа. Тэр нь одоо нэг арга гэрийн асуудал байдаг байхгүй дандаа ингээд аль нэг нь орхио явчихдаг. Тэгэл голдог тий одоо би ийм хүүхдтэй байж. Энэ шудрал тэр шүү дээ. Одоо голж байгаа байхгүй юу? Худлаа хаацалаад хажууд нь ч байхгүй байгаа байхгүй юу? Одоо би ийм хүүхдийг бол хүүхдээ хүлээн зөвшөөрч чадахгүй. Ийм хүүхдээ ч асраад одоо ингэж цаашаа явж чадахгүй гэл. Ялангуяа ирчүүд. За тий ирчүүд нь тий. Тэгэл яг л нэг ээж ганцаар ингээл өрөөсөө хамаг насаа зориултлал хамаг одоо эдийн засаг хүүхдээ өргөд ийлэхгүй болчихсон. Тий. Өөрөө тэгэл эцэст нь хүнд байдалтай орж. Сүүлд өөрөө ажил хийж амьдрахын тулд өгсөн настай эцэг хэрэг сахиулж байна. Тий. Тэд нар манаас өргөд ийлэхгүй бухимдах цохолдох юм гарна. Амьдрал дээр л бодтой л. Тэгээ яг одоо яг бодит байдал дээр бас яг тийм шүү дээ. Манайх одоо ингэж тийм хүүхдүүд аваад байгаа юм шиг боловч тэр хүүхдүүд чинь нөгөө өргөж тээвэрлж янз бүр болдог. Ээж аавдах нь одоо бас өөрчлөлт өгүүлсэн тийм бүгдээрнгийнхэн дуруу өвддөг ч юм уу тийм болсон байдаг шүү. Тэгээ бид нар бас хэвтэ имжлүүлж байгаа ээж аавдаа бас өдөрлөг зохион байгуулад нурууны үзлэг тийм тэр бас үн төлбөргөө хийж өгдөг шүү дээ. Тий. Тэгээ зөвлөгөө өгөөд чиглүүлээд одоо ямар арга хэмжээ авах уу гэдгийг нь бас цааш нь хэлж өгөөд ингэж чиглүүлдэг ийм арга хэмжээг бас давхар авдаг. Гэрт гадаагүй л хөрхи нөгөө хүүхдээс салахгүй юм чинь нэг буруу харуул цаашаа ямар орчих гэдэг. Тэгээ энэ дэр яг нөгөө эмзэглэж явдаг зүйл бол ирчүүд айгу нүр буруулсан байдаг юм аа. Хүүхдээ голоод ингээд хаяад хариуцлага гэдэг нь эцэгчүүд ч гэсэн аль аль нь бас хайчиж байгаа тохиолдол биш үү? Зөндөө биш үү? Одоо ялангуяа аутизмтай хүүхдүүдийг маань эмээ өвөд нөхчөл тэгэл ээж аавд ажиллаа хийгээд л одоо бас тэгтээ ард мэдэж амьдрах гэж явж байгаа юунд байгаа. Гэхдээ л ер нь хайхрахгүй. Яг тэгэхээр ээж аавын оролцоо тэр хүүхдтэйгээ ээж аав нь харьцах нь илүү тэр хүүхдэд үр дүнтэй байхгүй юу? Тэрнээс биш ах их чинь биш эмээ өвөнд биш байхгүй юу? Тэгэхээр манайхан ч ерөөсөө тэрийг ерөөсөө яахгүй. Хайрлах, халамжлах, хамгаалах үүрэг байхгүй. Тий, ерөөсөө үүрэг байхгүй. Тэгэхээр нөгөө хүүхдийн сэтгэл зовлон өөрөлдөг. Тэгэхээр бид нар одоо бас энэ талаар санаад тийш ярьж илэрхийлж чадахгүй байгаа ч гэсэндээ бүр уйлжлээд хөрхи. Уйлахаараа л илэрхийлээд байгаа харагддаг шүү дээ намайг гаргаад. Тэгэл одоо 17-тай 8-тай эгчээр нь харуулж, ахаар нь харуулж игээл ингээл тэр нь бас хүүхдээр амт. Тэр чи хүүхд юм чи хүүхдээ асарна гэж байхгүй те ер нь бол тэгэхээр манайх бол одоо 18-аас дээш насны хүүхд одоо хүнээр сахиуртаа оруулна гэдэг. Гэтэл одоо манайхан бол аутизмтай хүүхдүүд бол ээж аваад өөртөө хайхрахгүйгээр нэг ч нь харждаг юм ах нь харждаг юм гээл ингээл ийм насанд хүрэх хүүхд оролцож байгаа. Насанд хүрэх хүүхд зүгээр тэр хүүхдээ хараа байгаад ажиллаж чадна. Гэхдээ тэрдээ чи хайрцах юу нь бол эцэг хин биш учраас ямар ч юу байхгүй. Тэгэхээр сэтгэл зүйд нөгөө эмчлүүлж байгаа хүүхдэд маань өөрөө улам л одоо дарамттай хайр дутаад халамж дутаад асаргаа дутаад тий тэрэн дутаад ирдэг учраас төдийлөн бас заримдаа үр дүнгээ яваад тий тийм болоод. Тэгэхээр эцэгчүүд энэ дээр бас анхаарах хэрэгтэй л гэсэн. Хүүхдүүдээ ч яг үл хайхраад байгаа юм шиг хайхраад байгаа юм шиг хэрнээ яг түрүүний хоёлаа хүүхдүүд одоо голох мэдрэмжтэй байна гэж сүүлдээ эднэр зарим ээж аавуудын хувьд бол нөгөө
энэ хариуцлагаас цухтаач байна. Тэгээд идэж уудаг болж байна. Харьтаас эргүүлдэг болоод үндсэндээ одоо нийгмийн ажилт юм уу эмнэлгийн ажилд очиод уулзахад би барахгүй, би дийлэхгүй. Одоо та нарын өөртөө яана уу энэ надад хамаагүй гэдэг ингээд мансурдаг болсон байна, найрх уудаг болсон байна. Энэ одоо зуулан зөвхөн сэтгэл зүйн хувь хүний л өөрийнх нь төсөв төвчээр мөнхийн биш шүү дээ. Бол хичээвэл энэний ард гарсан зөндөө аав ээж нар байна. Үр дүнтэй сайн сайхан амжилтанд хүрсэн хүүхдүүд байна. Эхнээсээ Монголд дэлхийд яваад одоо медаль түгээд ингээд зүгээд баяраа хийгээд ирж байна те. Энэ имлэгийн чин үр дүн энэ ээж аавын хамтын ажиллагааны үр дүн гарч байна гэсэн үг. За ингээд нэвтрүүлгийн төгсгөл та манай үзэх сонсогч хандаж өрнө. Энэ тухайн нэг сонсогч үзэгчд хэлэх юмсан гэж бодож зүйл байна уу? Хамт олондоо болон гэр бүлтэй бас хандаж хэлэх үг байна уу? За ер нь бол яг мэрэгчлэлтэйгээ холбоотой үйлчлүүлж байгаа хүүхдүүдийн маань одоо маш хариуцлагатай эцэгчүүд маш их байдаг байхгүй юу? Эцэг хүртэл явдаг, төвцдөг, бүр эцэг хүртэл хамаг хайраа зориулдаг ийм хариуцлагатай эцэгчүүд байдаг. Тэгээд эдгээр эцэгчүүдэд бас баярлалаа. За тэгээд бас яг эдгээр хүүхдүүдийн төлөө одоо тэр хоол газар, аслагдсан газар гэхгүйгээр тэг хамаг одоо гэрээ орхиод тэр хүүхдүүдний төлөө хайраа зориулаад хамаг одоо сурсан мэдснээ зориулаад явж байгаа бас манай хамт олон бол үнэхээр хүчрхэг ерөөсөө маш мундаг тий бүгд л ерөөсөө хүүхдүүдэд амтахгүй ууя тэр маань ирч тэр маань анх эрэхтэй тийм байсан одоо ийм болоод байгаа гэдэг ингээд үе шатаар нэрлээ тий тэг бүр ингээд бүгднгийнх нь толгойд одоо баг манай үйлчлүүлж байгаа бүх хүүхдүүд ингээд орцсон байдаг байхгүй тэгэл анх тийм байсан шүү дээ одоо ийм болцсон гэл хөөхөн гэл ингээд бүгдээр хараад тэрний ээж тэрний аав байна гэж тий бүр амар тий тэгэхээр манай хамт олон бас мундаг байгаа. Тийм тэгээд яг ингээд эцэг хүртэл хүүхдтэй бас зориулж байгаа ийм хариуцлагатай аав ээжүүд бас мундаг тэднэрт бас баярлалаа. Тэг хамт олондоо бас баярлалаа гэж хэлмээр байна. За манай хүн гэр бүлийн хүн бол бас яг өөрөө бас хүүхдийн эмч учраас маш сайн ойлгодог. Тийм учраас бид хоёр энэ тал дээр ингээл орой олохын тулд баг хоолны ширээний ард хүүхдүүдээ ярьдаг шүү дээ. Нөгөө тэр ээжтэй тэгсэн одоо тэр маань ирнэ одоо тэр маань буцаж байгаа ч гэдэг юм. Тэр маань яваад хөдөө явцсан одоо тэр юмаа хийдэг л агаадаа гэл ингээд ерөөсө бүх юм ажиллаа яриа л иждэг тий. Тэгэхээр ер нь бол миний мэргэжил маш сайхан мэргэжил. Бид хоёр ер нь бол гэртээ тэгж ярьдаг шүү дээ. Хоёулаа ер нь ийм буянтай ажил хийж байна тий. Дандаа энэ цагаахан хүүхдүүд дээр ажилтдаг учраас энэ бол маш буянтай ажил. Тэгээд хоёулаа ер нь ажилдаа дуртай. Тий. Тэгэхээр ер нь бол одоо 2026 шинэ он эхэлж байна. Ажлынхаа хамт олондоос ажлын амьдрал амжилт хүсье. Бид нар бол өшөө олон хүүхдүүдийг нийгэмд гаргаж тий. Одоо олон гэр бүлүүд бас ад жаргалд өгөөж байгаа шүү гэж хэлмээр байна. За нэвтрүүлгийн урилга хүлээж авч ирсэн болроо амчтаас баярлалаа. За бид тэрийн бас ярилцлагын дунд дурдгдсан үнэхээр ээж аавдаа орхигдсон ч улс ард түмнийхээ хайр халамжинд байгаа шүү. Бас хайртай одоо эмч зөвлөгч асрагчтэй бүхэл хүмүүс за бас дэмжин тусалдаг байгуулах хүмүүсийн хайр халамж янзшгүй шүү. Тэгээд одоо эргэх холбоогоор ирдэг ч гэсэн аав ээжгүй одоо тэр хүмүүсд бол Монгол улсын хайр ивэл бол байгаа гэдгийг байнга хэлэх байна. За хоёрт бол хүний өөрийн хөдөө хот гэхгүй ингээ ялгахгүй үргэлжийн цаг зав нойр зориулж идэг та бүхэнд ажлын өндөр амжилт хүсье. За танаа гэр бүлд бас ад жаргал хамгийн сайн сайхныг хүсье. За мөн байгууллагын талаар ингээд бидэнтэй бас холбогдож мэдээлэл өгөө те бас юм босод хүмүүстэй холболт үүсгээд ингээ явах боломжтой шүү. Тэгээд урилга хүлээж авч хүрэлцэн танд дахин баярлалаа. Ад жаргал сайн сайхныг хүсье. За баярлалаа. Танд бас баярлалаа. Манай төв дээр ирээд байн бас хүүхдүүд маань сэтгэл зүрхээ зориулаад ингээ явждаг. Тэгэхээр танд бас баярлалаа. Таны бас цаашдаа ажилд амжилт хүсье. За одохгүй сар шинийн баяр болох гэж байна. За ингээ монголчууд бол ингээл нөгөө сайхан сайн түүнийхээ дээж өгөргөл ингээл сайн сайхныг хүсч байдаг. Ер нь бол хүний хамгийн анхны дээд төсөл бол мөнгө төгрөг эд хөрөнгөхөөс илүү эрүүл мэнд ад жаргалыг л ингэж хүсч цаас өмнөхөө дээжийг одоо үр хүүхэд бол Монгол ард түмнийхээ төлөө өргөжэдэг байж боддог шүү. Тэгээд ер нь манай нэвтрүүлэг бол 82.9 болон 119 дээр машин FM радиогоор явдаг. Хөөхтөн гэрэж гэрэлэр бичээд бидний бэлтгэн хэрэгж байгаа подкастыг төрсдөгөр үзэх бүрэн боломжтой. Ингээд өнөөдрийн зочноор за болроо амч маань оролцлоо. Хөтлөгч Ганцаа баярлаа. За найруулагч Батүлжид бас баярлаа. Ингээд шинэ онд тавханд бас ажиглахыг хүсье. За баярлаа. Баярлаа.